Хөтөлбөр орон нутгийн мэдээгээр үргэлжилж байна. Орхон аймгийн 6 дугаар цэцэрлэг дулаан алдагдaltaй байрлага нь мөөгөн зөрчжээ. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй цэцэрлэгт 160 орчим хүүхэд суралцж байна. Гэвч нутгийн удирдлагууд бодиттой арга хэмжээ авалгүй өнөөдөр хүрчээ. 6 дугаар цэцэрлэгийн ханийн завсар цонх дээврээсээ дулаан алдаж өвөлдөө хүйтэн зундаа чихтэй олон жил болжээ. Нөхцөл байдлыг үе үеийн удирдлагууд ирж үздэгч одоо хүртэл бодит шийдэлд хүрч чадаагүй байна. Хүүхдүүд байнгын юм давхар зузаан хувцастай л ингэ байждаг. Эцэгчүүд маань ирээд хүүхдүүд маань одоо даараа таниад хүрж байна. Ханиад хүрснээс болж одоо өчнөө мөнгө төгрөгөөр им авж гин, хугацаа алдж гин гэл 5-аас 7 хоног имчилүүлжэл буцаагаал аваад ирдэг. Ахаал одоо нөгөө ханиад хүрэх гэх мэтлэн ингэ бэрхшээлтэй асуудлууд байгаа. Орхон аймгийн засаг дарга зоригт баяр эрх авраас дулаалгатай гадна басаад хаяавч дээвэр цонхны жиргэвч явган замыг аваарын зардлаар засварлахаар төлөвлөж байна гэж мэдэгджээ. Тэр хүртэл хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд суралцах эрх зөрчигдсөөр байна. Мөн асуудлыг бүрэн шийдэх бус төр зуурын гал унтраах арга гэж эцэг эхчүүд үзэж байна. Өглөө орж ирэхэд бол ерөөсөө ингээл нэг 6 хэмтэй, 7 хэмтэй, дээдх нь 8. Одоо хүүхэд ирээл ингээд тэн залгаж байгаа. Тэр тэн залгасан нөхцөлд бол 11, 12 л хүрнэ. Цэцэрлэгийн миний дулаахан болгоод өгөөч л гэж хэлмээр байна. Бас одоо минь янзлаад өгөөч. Засвар хийгээд өгөөч л гэж хэлмээр байна одоо яа. Бэлтгэл ангийн хүмүүс бол ерөнхийдөө нэг бичих дадлага илүү хийдэг. Удаан суулгаад юм хийх гэхээр ерөөсөө ямарч боломжгүй. За өсрөөдөө 30 минут суулгаж байгаа л заавал босгож ингэж хөдлөхгүй бол ер нь хүүлдэнд хөлн даарсан, гарын даарсан тиймэрхүү байдалтай байна. Тий. Унтлагын ангид бол ерөөсөө унтуулж болохгүй байгаа. Яг тэгэхээр дандаа ийш нь ороод зууж унтж байгаа. Энд унтахыг нөхцөл ерөнхийдөө байхгүй. Манай анги айгуу удаг байдаг. Тэгээ бид нэр дандаа даардаг. Чиний гар даарсан шүү дээ. Тий. Дулаахан ангид байгаа юу байна? Багш хүүхдүүдийн эрүүл мэнд эрсдэлд орж тав тухтай байх боломжгүй болцоход байхад шийдвэр гаргах ёстой хүмүүс шалтак тоочж хойшлуулсаар байна. Эрдэнэт хот Монгол улсын төсөв гол нөөцийг бүрдүүлдэг үйлдвэрийг түшгэлсэн. Эдийн засаг санхүүгийн хувьд чадамжтай тооцогддогч цэцэрлэгийн барилгын асуудлыг шийдэж чадахгүй 48 жил болсон байна.